Улсын хурлын дарга эрхэм гишүүдээ. Монгол Улсын хурлын гишүүн Б. Батэрдэн нарын 18 гишүүнээс 2026 оны 6 дугаар сарын 4-ний өдөр Улсын хурлд өргөн мэдүүлсэн ойн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг үжил баримтлалын хүрээнд хэлцэх асуудлыг Байгаль орчин хүн сүлд аж ахуйн байнгын хороо 2026 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн хуралдаанаар хэлцлээ. Хууль санаачлагч Монгол улсын ойн санг хамгаалах, нөхөн сэргээх, зохистой ашиглах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, газрын доройтол, зэрэг тулгамдсан асуудлуудыг бууруулах, ойн экосистемийн үйлчилгээний үн цэнийг нэмэгдүүлэх, иргэд аж ахуй нэгж, орон нутгийн байгууллагын оролцоог сайжруулах, ойн нөөцийн бүртгэл, хяналт менежментийг нь боловсронгүй болгох, хууль бус мод бэлтгэлтэй тэмцэх, ойжуулалт, нөхөн сэргээлтийн ажлыг эрчимжүүлэх замаар ирээдүйн хойч үедээ эрүүл баялаг ойн сан бүхий байгаль орчныг өвлүүлэн үлдээх эрхцэн үндсийг бүрдүүлэх зорилгоор уг хуулийн төслийг боловсруулсан байна. Хуулийн төслийн зардлын тооцооны тайланд дурдсанаар хуулийг хэрэгжүүлэхтэй холбоотойгоор хуулийн этгээд иргэн, төрийн байгууллага болон улсын төсөвт нийт 3.1 тэрбум төгрөгийн нэмэлт зардлыг үүсгэхээр байгаа боловч шинчилсэн найруулгын энэхүү төсөл нь ойн нөөцийн хамгаалалт, тогтвортой ашиглалт, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, бодлогын зорилтыг хэрэгжүүлэхэд чухал ач холбогдолтой гэж хууль санаачлагч үзжээ. Ойн тухай хуулийн шинчилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг Департаментийн цахим сайтад байршуулж иргэд олон нийтийн саналыг авч байна. Байнгын хорооны хуралдаанаар хуулийн төслийг хэлцэх үед Улсын хурлын гишүүн Ц. Мөнхбат шинчилсэн найруулгын төслийг боловсруулах хэрэгцээ, шаардлагыг тодруулж ойн цэвэрлэгээний ажлыг хийж байгаа эрх бүхий мэргэжлийн байгууллага гэрээний хугацаанд ойг бүрэн цэвэрлэж чадаагүй тохиолдолд үүсэх үр дагаврын талаар ойн сан дагалдах баялагийг сүйтгэсэн иргэдэд хариуцлага тооцох зохицуулалт туссан эсэх. Монгол Улсын хурлын гишүүн Ил Мөнх Баясгалан хуулийн төслийн 35 дугаар зүйлд ойн дагалт баялагийг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж үлтгэх агуулгын зохицуулалтад экологийн тэнцвэрт байдлыг алдагдуулахгүйгээр хөрс, ус давхаргыг гэмтээхгүй байх зохицуулалт тусгагдсан эсэх талаар асуулт асууж хариулт авсан болно. Түүнчлэн Улсын хурлын гишүүн Г. Ганбаатар хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад Монгол орны хуурай бүсийн экологийн тэнцвэрийг хадгалахад чухал үүрэгтэй говийн ойн сангийн талаарх зохицуултыг тусгах асуудалд анхаарах талаар хэлсэн болно. Ойн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль тогтоолын төслийг үжил баримтлалын хүрээнд байнгын хорооны хуралдаанд оролцсон гишүүдийн олон хуйуу 68.8% дэмжсэн. Улсын хурлын эрхэм гишүүдээ. Ойн тухай хуулийн шинжилсэн найруулгын төсөл болон хамт өргөн мэдүүлсэн ойн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай, тариалангийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай, ойн тухай хууль хүчингүй болсон тооцох тухай, ойн хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай Улсын хурлын тогтоолын төслийг хэлцэх хэсэг талаар байгаль орчин хүн сүлд аж ахуйн байнгын хорооны санал дүгнэлтийг хэлтсэн шийдвэрлэж өгөхийг та бүхнээс хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа.